Та сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ удаагийн подкаст дугаарт маань инхчин гээд одоо нэлээд хэдэн орноор аялаад үзсэн, амьдраад үзсэн хохин орж байгаа. За манай инхчин бол Монгол улсаас оролцож байгаа. Сайн уу инхчээ? Сайн байцгаана уу? Инхчин чи манай сонсогчдод өөрийгөө нэг тавчхан сайхан танилцуулаад өгүүлнэ. Надаас илүү их сайхан дэлгэрэнгүйгээр өөрийгөө танилцуулж байгаа гэж бодож байна. Тавчхан гэснээр дэлгэрэнгүй болоо явчлаа уучлаарай инхчээ. Тэгээд тавчхан мөгөд дэлгэрэнгүй тайлбарч. За тэгээд намайг болохоор инхчин гэдэг. Би одоо 28 настай. 2016 онд анагаахын шинжилгээ ухааны сургуулийн шүтний их эмч мэргэжлэр төгсөөд 5 дахь жилдээ ажиллаж байна. Инхчин энэ сайхан залуу наснда нэлээд одоо олон орноор олон твүүдээр явж аялаад үзсэн хүн байж байгаа. Америкаар явж байсан гэж сонсч байсан. Тайланд, Турк улсаар явж байсан, тийм? Итали, Филиппин, Хятад улс, Франц, Испани, Швейцар гэдэг одоо нэлээд олон орноор аялж исэн одоо сураг сонсогдсон. Тэгээд чиний энэ олон орнуудаар аялж явхад зарим газарт нь бас жоох удаан хугацаагаар амьдэрсэн баг. Зарим газрууд нь бол аялын журмаар тийм жуулчны журмаар явсан гэж сонсч байсан. Энэ олон орнуудаар явж байхад хамгийн дурсгалтай бөгөөд хамгийн хөвгөлтэй мартагдчихгүй юу тохиолдож байна? За надад болохоор ер нь миний нөгөө сонирхол юм уу хувь хүн талаасаа би ингээд Европоор жоох ингээд твээр нь хуваагаад үзэх юм бол нөгөө айгу Аз талтай аюул сонирхолтой юм билээ. Таалагддаг Аз соёл, Аз хүмүүс ч юм уу, Аз хоол ч юм уу тий. Тэ илүү таалагдаж яад юм бэ гэж бодсон. Би ч нөгөө анх болохоор хамгийн анх нөгөө Герман руу явж исэн. 16 настай сураг цалцаагаар яваад тэнд очиод сургууль сураад нэг жилдээ хөтөлбөр хамаардаг сургууль 10 жилийн сураад тэгээд тэр үед хойш нөгөө бусад оронтой харьцуулахаа мэдхгүй. Орон гоё алин таалагддаг гэсэн мэдхгүй. Тэгээд сая зарим газруудаар аялаа, заримд нь богино тий жоох урт хугацаагаар ч юм ингээд явж байхад бол Аз орнууд их таалагдсан ба. Тэр дундаа Филиппин их гоё санагдсан. Филиппин улс таалагдсан. Тэгээд Филиппинээс юу нь илүү таалагдсан бэ гэхээр Филиппинт болохоор би чинь 2020 оны 100 явсан. Аялын шугамаар тэгээ бас нэг залуучуудын конференц болсон. Тэгээд би нэг хэдэн залуучуудтай Монголоос 10-аад залуучууд хамт очиод 3 өдрийн залуучуудын тэм конференцэд оролцоод ирсэн байгаа. Тэгээд тэрний хажуугаар бас 5-6 хоног аялаад. Тэгээд янз бүрийн тиймтэй байгаль үзэсгэлэнтэй газруудаар нь аялаад. Филиппин ч бас айгүй гоё орн билээ. Тийм дулаан орн бас надад их таалагдсан байна гэж би бодсон. Өөрөө их бэрэг хүн болохоор. Монголчин бас тийм эрсдэл уур амьсгалтай айгүй хүүтэн штэ. Тэгээд тийм болохоор илүү нөгөө нэг дулаан уур амьсгалтай улс айгүй таалагдсан. Филиппин юу нэг гоё санагдсан надад одоогийн байдлаар бол явсан газруудаас маань хамгийн гоё юм уу тийм. За. Филиппинд очиод одоо багаараа явсан байж тээ залуучууд. Тэнд хөгжилтэй юу болов манай залуучуудын дунд? За Филиппинд бид чинь нөгөө нэг зарим нь анх удаа гадагшаа явж байгаа улсууд, зарим нь анх удаага яг гадагшаа явж исэн гэсэн далаа малаа үзэж байгаагүй хүмүүс ингээд хамт явж байгаа байхгүй юу. Тэгээд нөө бид чинь Филиппинд ч далаа дээр очиж үзвээ. Тэгээд нөө монголчууд чинь одоо мэдхүүлээ гадаад идэг монголчуудаар сэлж мэл чаддаг байх бас монгол залуучууд зөндөө сэлдэг хүмүүсүүдээ сэлдэггүй хүмүүс тэрнээс ихэд байх гэж би юу нэг бодож байна. Тэгээд бид хэлчихээд бөөндөө яваад бараг ихийг нь сэлж чадахгүй. Тэгсэн мэтлээ далаа дээр очиад нөө ирэг дээр нь очиад хөрхий. Усны давалгаа нэгээд зөхөөлөө тэр мөр нэг гоё санагдсан нөгөө нэг сүртэй сэлж чадахгүй болохоор тэгээд зөхөөлөөд өөрөө өөртөө баясаар хөвчлээ. Тэгж мөрөөжсөн. Нэг марчдэр 2-3 хоног. За тэгвэл сэлж чадахгүй хүмүүстэй явсан ч гэсэндээ бүрэн бүтнээрээ тэгээ живч мөвчихгүй хүн шиг тэр багаараа ирсэн. Тэр нь сайн болсон шүү дээ. Бүрэн бүтнээрээ ирсэн. Сонсогчдоо бас энэ ташрамд хэлэхэд өнөөдрийн дугаарыг Цэгийн цэндээ хоёр хөтлж байгаа. За. Нэг чи Америкт очиод хэр удсан? Америкт аялын журмаар явв уу? Ажлын журмаар явв уу? Би Америкт сургалтын журмаар явсан. Ерөнхийдөө хувь хүний хөгжлийн маягийн сургалтаар 3 сарын танхимын хичээл суугаад тэгээд тэрийг нэгэсэндээ дадлага болгох журмаар Тайландд 3 сар байсан. Тайландд тийм 6 сарын хөтөлбөр гэсэн үг юм. За. Тайландд тэгэхээр чинь одоо нийслэлд нь очих уу? Бангкок дээр очих уу? Хаана очих уу? Би тэр болохоор Чиммай гэдэг хотод байсан. Тэр болохоор ерөнхийдөө Тайландын бас
хоног хот юм байлээ. Одоо манай монголоор дархан ертөнц гэдэг шиг асууж байна. За Тайландын дарханд очиод ирсэн байна шүү дээ. Тайландын дарханд Тайланд улс чинь бас их сонирхолтой улс шүү дээ нэрээ тий. Хаант засагтай тий. Тийм засаг барьсан одоо тэр хууч бараг 70 жил одоо төрөө барьсан төрийн тэргүүн тэр хаана 70 жил барьсан төвхтэй байдаг лөө. Тийм. Бараг тийм байлээ. Тэгээд бид 2016 он хүртэл тэгээ хүүн дараа нь өвлж авч ирсэн тий. Тийм шиг байлээ. Тэгээд тэр нөгөө хайнагаа маш их дээддэг. Надаас нэр Тайландаас тэр их сонирхолтой санагдсан. Бид нөгөө Тайландд очингууд соёлын маягийн хичээл авсан байхгүй нэг өдөр. Тэгээд Тайланд хүмүүстэй хэрхэн ажиллах бид нар дадлаг хийж байгаа учраас янз бүрийн байгууллагуудаар ингээд явна. Тийм болохоор нөгөө Тайланд соёлыг таньж мэдэх хэрэгтэй гэдэг юм. Одоо анхны юу гэмдэ нэг юм. Анхан шатны мэдлэг тий тухайн орны. Тийм анхан шатны мэдлэг олгохтэй. Тийм тэрэн дээр биднээс ингээд сонирхолтой юм гэх юм бол сонь юм байсан. Одоо нөгөө хааныгаа аягүй хүндэлдэг. Хааныхаа зургийг айлууд нь ерөнхийдөө гэртээ ингээ өлөвчтэй юм билээ. Одоо манайх нөгөө Чингисийн хэвс өлөвчдөг шиг хааныхаа зургийг өлөвчдөг. Дэлгүүр, хүнсний дэлгүүр, тэгээд том супермаркетууд нь тэндээ хааныхаа зурагтай. Тэгээд нөгөө юу нүртэл бидэд юу кинотеатр кино үзэхгүй юу? Тэгсэн чинь айгуу сайн кинотеатр кино үзэл дөнгөж ихлэхэд ээж бидээ суугаад ээжсэн чинь ингээл янз бүрийн ингээд реклам юмнууд ингээд гардаг ч одоо манай Монголд бол тий. Янз бүрийн танилцуулга ч юм гардаг. Тэгсэн чинь Тайландд яасан чинь кино үзэхийн өмнө ингээд бичлэг ингээд тавьсан хааныхын зураг гараад. Тэгсэн чинь гинт бүх хүмүүс ингээд босчихгүй. Бид болохоор яг тэр мэдхгүй л байсан л да. Тэгээ бүх хүн босоо. Тэгээ бид чинь бүр гайхаад ямар ч юм болоо гэж зөөрхий бусын нөгөө ясыг нь дав. Тэгээ бид босоод зогслоо. Иргэдээр наарч байгаа хэдүүлээ суугаад байсан шүү. Тэгээд босоод зогссон чинь нөгөө хааныхын тухай хаана ямар сайн сайхан одоо үүсгэж ирсэн тий залуучуудаа дэмждэг ямар үйл явдлууд болж ирсэн хүүхэд нэлхтүүдийг яаж хайр хүнсгдэг гэсэн маягтай тийм хааныхаа талаар тийм сайн сайхан зүйлсүүдийг ингэж шингээсэн тийм видео танилцуулга явуулсан юм байна. Оо ямар сони киноныхоо өмнө тэгээд тэрийг бүгд босож үздэг. Бүгд зогсож үздэг. Тийм соёлтой мэдлээ. Надаа хойд солонгос санаанд орчлоо тий. Харин тийм надад яг тэгж санагдсан. Хойд солонгос руу ч юм шиг. Тэгж санагдлаа. Тийм. Тэгээ бүгдээрээ зогсож үзээд босоод нөгөө одоо хааныхаа юг нэгсэндээ хүндэлж дуустал чинь баг хэдэн минутын бичлэгээр да нэлээд бас удаан хөөрхөн 3-4 минут чадсан баг. Тэгээ дуустал тэгээ босож үзэл тэгээд бараг төгсгөл наалгаад ашлуу яадаа мэдгүй их л хүндэлсэн юм байдалтай тэгжээд киног үзсэн билээ ш намайг. Ястаа сонсоогүй юм байна. Сонирхолтой юм байна. Ингээл янз бүрийн дэлхийн тахны мэдээлэл ингээд авахд чиний явж исэн газрууд чинь янз бүрийн улс төрийн талаар ч юм уу ямар нэгэн тэр тухайн оронтой холбоотой мэдээлэл гарахад айгу зог тусч ингээ хардггүй. Одоо жишээлх юм бол Мянмар улсын тухай айгүйх гараад байгаа шүү дээ нөгөө жоох хэцүү байгаа шүү дээ улс төрийн хувьд тий. Тэгэхээр чин Тайланд бас нөгөө залхуу орнд байж байгаа. Тэгэхээр чи эсвэл нь ямар нэг нөлөө байх вэ ч гэдэг юм уу тий. Тэгж эргэж хардггүй тухайн явж исэн орнуудтай холбоотой мэдээлэл чихэнд чи айгу ингээ үлддэг. Тийм шүү дээ. Ер нь айгу ойр санагддаг шүү дээ. Одоо ингээ сая Филиппинд айгу тийм 10-11 сард айгу тийм хүчтэй газар хөдлөлт болоод цунами гэдэг шиг юм юу болсон бэлээ. Тийм байгалийн юм шиг. Айгу олон айл өрхүүд байр гэр оронгүй болоод гэр оронгүй тийм тэгэл голомж талбайд амьдарч байгаа. Зарим нь байрныхаа дээвэр дээр амьдарч байгаа. Тиймэрхүү үйл явдлууд айгу таарсан. Таарсан гэж үтсэн. Тэнгүүд чинь нөгөө гинт нөгөө эргээд айгу бодсон юм шиг зүрхэн очдөг юм хэлсэн шүү дээ. Нөгөө зүрхний нэг хэсэг ингээд тэр орнууд руу уяасаа Монголын сайхан орн гэдэг шиг Филиппинэ бодоод үүшээ яана гэх юм ингээд айгу тэгж бодсон юм хэлээ. Тэгээ Филиппинд очсон газар бүртээ мэдээж хүмүүстэйг нь харилцаж байгаа учраас танил хүмүүс найзуудтай болсон. Тэгээд тэднэр дөгөө бас хэлгүй яаж нээж юм та сайн гайгүй юу аж тэр дэсэн зөв зураг хөрөг явуулаад сая ковид үед ч гэсэн тийм нөгөө карантинд яаж байж юм стартинг чинь тэгж юм тэгээд тиймэрхүү гэдэг мэдээллийг аваад айгүй тийм давтан л очсон юм билээ. Тийм надаас тийм сарчилсан газар гэдэг чинь тийм билээ. За Турк улс хэр халагдсан. Туркт инээдтэй хөгжилтэй явдлууд тохиолдов. Би жишээлбэл Туркт ингээ анх очиход надаа нөгөө туркч айгүйх худалдаачин хүмүүс те худалдаачин амиачин хүмүүс тэгээ нөгөө тэрийг мэдхгүй ингээд
буухаар л аюу өрхөн зантаа та ийм мах уу гэд амар ингээ найрсаг ингээл яриад бүр юма бараг зартлаа. Гутлыг чинь тослоод игээл мэдхгүй нэг өвөө гэж шатахгүй бараг л чирэгдэж яваад гутлаа тослуулаад тэгээд дараа нь нөгөө төлөө штэ. Тэгээ явхад чинь эхлээд мэдхгүй айгүйх тийм байдалд орж ирсэн штэ. Чам дээр тийм минуттэй ч юм уу юм болж яваа. Болсон. Би чинь анх Туркид очиод Туркид нэг сар болсон. Нөгөө нэг Герман руу 2008 онд би Германд 2008-9 онд нөгөө сурч хэлсээр ирсэн байхгүй. Тэгээд тэр очиод байхдаа Турк айлд байсан би бүр Турк айлд нэг жил амьдэрсэн. Гэхдээ Германд 22 жил амьдэрсэн. Тийм Турк айлд байсан. 3 охинтой. Тэгээд 2 тэр том охинтой. Тэгээд нэг надаас нэг 4 дүү нэг охинтой. Ийм л очиод. Тэгээд тэр айл маань намайг Турк руу хамт аялах юм санал тавьсан байхгүй. Намайг буцаас 2 сар юм. Тэгээд би тэр Туркид очиж 1 сар амраад бидний одоо 1 сар амьдраад тэгээ би тэд чинь нөгөө нэг ингээд надад Туркийг үзүүлж байгаахаар ингээд гадуур аягүй их явна тэ юм үзэн. Тэгээд тэгсэн чинь яг одоо тань шиг надад ингээд нөгөө худалдааны төвүүд нөгөө базар зах махуудаар ингээд явхаар өстөн нэрэ энийг чав тэрийг чав гэж аягүй найрсан. Тэгээ хоолны газрууд нь аягүй энийг совин санагдсан. Ингээд годамжаар явж гот менюнуудаа гадаанаа бариад зогссон. Харин тийм. Тэгээд өөртөө бараг толгойч сайхан тий. Тийм. Энийг идэхүү тэрийг идэхүү гэдэг ерөөсөө бараг л өнгөөхөн хооллож байгаа шүү. Тэр үеийнээс айгүй сонир санагдчихсан. Бүр хичэрхий гэлтэй. Манай монголчин бас харьцангуй тэр талаараа одоо юу гэдэг соёлтой юм шиг санагдсан шүү. Хүнийг айгүй хүн бас тийм санагдсан. Германч яг түүний эсрэг нь байгаа шүү дээ. Нөгөө хүнийг хэтэрхий тулгачих вэ гэж харьцдаг шүү дээ. Энд дэд хүмүүс чинь тий. Гэтэл надаа яг эсрэгээрээсэн болохоор эхлээд би айгүй ингээ хөөрхөн хааштай ингээ дагаал явчихсан. Сүүлийн хэд өдрөөс нь нөгөө жоохон яг үнгээ хэлэх жоохон төвхтэй санагдаад бүр нөгөө үгүй гэж хэлэх гэхээр айгүй хэцүү. Уурлалтай нь ш тэ тэр хүмүүс чинь хөөрхөн юма зарж борлох гал хоолоо идэвхэх гэл тэгж байгаа л да ойлгож байгаа ч гэсэн нөгөө юм үзэж чадсан төвхтэй юм шиг надад санагдаад байж юу. Надаас жоохон тэг санагдсан. Тэгсэн ч гэсэн бас нэг хэд гурван юм худалдаа авцсан байлээ. Харин тийм ээ тийм аа. Арга идмээргүйсэн ч гэсэн зогсож нэг яасан. Тэгээ нэг юм гоё күртэг. Одоо сахин күртэг авчирсан. Тэгэл ёстой гоё юм. Аюу гоё зөгчийн танд гэлстэй тэд нар ч амар сүртэй. Тийм ч юм шиг гоё ч болсон юм шиг санагдаад тэгээ яг харах байхгүй авцсан шүү дээ тэгээд. Тэгтээ яг одоо хүртэл аюу гоё. Тэрийг харахаараа Туркийг санаад л дурсаад л байж энэ да. Өөр нэг Филиппинээр яаж яасан гэдгийгсэн шүү. Надад Филиппин бүр амар сонирхолтой айгу гой санагдаад тийм. Тэгээ Филиппин ерөөхдөө бол ямар нэгэн тийм хөгжилтэй ч юм уу яг анх очиход гэсэн үлмүүл юу тохиолдсон. Филиппин надад нэг гой санагдсан юм аа. Тэд чинь нэг англиар ярьдаг юм байлээ. Тийм. Ерөөдөө бол дийлийнх нь англи тийм. Гэтэ яг нэг юм аялахтаа л ярьдаг юм байлээ. Гэтэ яг монголчуудаас нөгөө аялахтаа ярьдаг болохоор айгуу тийм гайг ойлголттой байсан шүү дээ. Тэгээд тэд нар ярихтаа айгүй их ингэж ярьсан юм лээ. Ноёнцон хадагтай гэж тийм нөгөө нь айгүй гэж хүндтэй ярьсан юм лээ. Дэлгүүртч тэр хоолны газар тэр тэ гудамжинд ч айгүй их ингэж тийш найрсаг хандсан айгүй бас гоё санагдчихсан. Тэр хүн хадагтай гэдэг чинь айгүй гоё юм билээ шүү дээ. Хадагтай гэдэг тэгвэл гинт тэгж хэлэнгүүт нь гизээ хөлөө гоё шулуухан ашиглав. Нуруу цих болгоод хашаана тий. Тэгээд Филиппин ч бас юу юм бэлээ. Дэлгүүрээрээ дэлгүүрүүд том худалдааны төвүүдээр ингэж ороход үүдэнд нь ингэж security юм хамгаалтууд байт юм бэлээ. Тэгээд дандаа нэг юм юугаар ордог одоо нэг юм хамгаалтын хаалга юм уу юу гэхиндээ одоо нөгөөнд янз бүрийн хүйтэн зэвсэг байна уу гэдэг юм уу ер нь тэ хууль зөрчил янз бүрийн виза авч явж байгаа гэдэг шалгадаг нэг юм юугаар одоо нөгөө хилээр гардаг шиг тийм шалганаар ордог юм байлээ. Тэнгүүд үүдэнд дэлгүүрийн үүдэнд болгон ер нь нэгээс хоёр тийм хамгаалагч байна. Тэгээд хүмүүсийг ер нь сүнхэн доторхын үзээд тэ ерөнхийдөө ингэдэг юм нэгдсэн байдлаар тэгж оруулдаг юм байлээ. Тэгээд тэр нь бас анх жоохон эвгүй байсан. Тэгээ эхэндээ жоохон эвгүй байж байгаа. Сүүлдээ баг тэр нь айгүй зүг санагдсан. Яг тэгэхээр хүмүүсийн тэ нөгөө амар тайван байдлын төлөө хамгаалахын төлөө тэр хүмүүстэй дэлгүүр дотор ямар нэгэн аюул учрахгүй тэгж ер нь оруулсан юм шиг байна гэж байна.
Наад дээр чи нэг юм нэмж хэлэхэд би Америк явахад Германаас Америкийн виз авч байсан байхгүй. Тэгээ Франкфуртод Америкийн элчин байж байгаа. Тэгээ надад яг тийм сэтгэл төрсөн нөгөө Америкийн виз авахад Америкийн элчин лөө одоо ярилцлаганд орохоор ингээ ороход өөр улсад орж байгаа юм шиг шалгалт хийдэм билээ тий. Ингээд одоо бууз хэсэгтэй хүмүүс зогсоод аюулгүй байдлыг хамгаалцсан бүхэл бүтэн ингээд аюу юм сүртэй гэдэг нь одоо сүртэй гэдэг нь буруутгаж ярьж байгаа юм биш. Аюу юм өөр улс гүрэнд орж байгаа юм шиг надад тийм өөр улсад ороод одоо гайлаар нь орох юм шиг тийм сэтгэл надад төрсөн. Виз авахд эндээс виз авахд Тэр улсын мөр сая шингэсэн байна уу? Тэг ер нь тэгж хэлж болно. Аха. Тэгжсэн. Тэг яг тухайн элчин сайд чинь одоо угаасаа Германы нутаг дэвсгэр дээр байгаа ч гэсэн тухайн элчин сайдын орж байгаа газар ч одоо Америк улс болоо явчихдаг шүү дээ тий. Аха. Надаас нөгөө Филиппиндас нэг сонирхолтой юм уу сонин нэг зүйлийг харсан. Филиппин чинь юу юм бэ та? Одоо нөгөө энэтхэг ингээд нөгөө баян ядуу яагаа айгүй эргэс байдаг гэж тэгж ярьдаг штеп. Яг энтгийг очиж үзег болохоор мэдгүй л байна та. Гэтэ нөгөө Филиппин бас ерөнхийдөө тийм юм билээ. Зарим хүмүүс нь айгүй гайгүй сайхан амьдардаг. Зарим хэсэгт айгүй тийм хүнд амьдардаг юм билээ. Тэгээд тэр айгүй газруудаараа ерөнхийдөө айгүй гайгүй, айгүй тийм баян тий. Айгүй хүмүүс нь ч гэсэн айгүй тийм соёлтой тийм байт юм билээ. Тэгээд яг бид бас нэг юм ерөнхийдөө жоохон тийм одоо ядуу бүсэх юм уу ядуу хэсэгт нь бас нэг хэд хонсын очиж үзээгээд тэгээд тэнд нь бас нөгөө нэг ингээд бидрийг нөгөө гайд хийгээд нэг хүн ингээд дагуулад явсан юм л да нутгийн хүн тэгээд явж байхад ингээд танилцуулаад гадуур ингээд явж байхад айгүй тийм гудамжинд амьдардаг хүн ихтэй юм байлээ гудамжинд тэгээд янз бүрийн дутуу баригдсан барилга дотор эсвэл одоо ингээд хоёр замын хооронд зүгээр нэг юм одоо зүлгэн дээр ч юм уу шороон дээр ч юм уу ингээд цаасаа харцдаг дэвсгэр дэрсэн унтаад тэгээд амьдчдаг болоод айгүй ихтэй. Тэгээд дулаан орон болохоор нөгөө юу гэн даарч өрнж гэдэг юм уу тэгнэсгүй юм байхгүй болохоор дараа тэгээд амьдрал болоод идэв юм шиг үлээ. Тэгээ бас зүгээр ингээд дэлгүүр хүнсээ дэлгүүртэй юм жижиг хүнсээ дэлгүүрүүдээр ингээд ороход дэлгүүрийн гадаа сандал мандалны доор ингээд унтсан тэндээ амьдэр юм уу хаашийн тиймэрхүү хүмүүс айгүй ихтэй юм байлаа. Тэгээд тэдрийг харж байхад нэрээ ядуу хүмүүс үнэхээр бас ядуу амьдэрдэг юм байна тий. Боломжтой асуудал айгүй боломжтой амьдэрдэг юм байна гэж харж байсан. Тэгээд бас айгүй нэг сони юм нь Филиппинд чинь нэг юм одоо нас орсон хүмүүсээ хийдэг юм юу байгаа хгүй юу? Нас орсон хүмүүсүүдийг тавьдаг юм юу гэмдэ одоо нэг тий нас орсон хүмүүсээ хот гэж байдаг тий нөгөө нас орсон хүмүүсээ нэг хотчиг аятай байлгачаад тэндээ амьдэрдэг юм билээ шүү дээ айгүй амир. Тэрийг ярих чинь үү чи? Тий. Тэрийг нас орсон хүмүүсээ хот гэд нэрлээд ах шиг байлээ. Тийм баха. Тий. Тэгээ тэр их бас тойм санагдчихсэн. Ингээд нэг юм дөрүлжин одоо нэг юм одоо шүүгэн шиг харагдсан гэх юм уу? Холоос нэг юм дөрүлжин үстэй авахгүй юм. Давхар дээшээгээ 4-5 давхар хөндлөнгөөрөө тий 10 хэдэн давхар юм шиг юм урт юм нөхнөөд байгаа хгүй. Тэгээ тэндээ ингээд өнгөрсөн улсууд хийчихсэн юм билээ. Тэнгүүд үнэхээр ядуу улсууд орон гэргүй улсууд нь баг тэр дотроо ороод амьдэрдэг юм билээ асууж байна. Харин тийм билээ. Би бас тэрийг харж бүр гайхчихсан. Тийм би бүр баг айсан заяа тэрийг хараад би тэгэхдээ бүр бууж ойртож хараагүй л дээ бүр амар эвгүй болохоор холоос ингээд харсан. Тэгээ үнэхээр хүмүүс нь яг тэгж амьдэрдэг байгаа байхгүй юу? Айгүй боломжгүй улсууд тий тэр нь баг илүү тухтай газар унтнаас илүү одоо тухтай юм болов гэж бодсон шүү дээ. Тэгээ тэр нас орсон хүмүүстэйгээ бас хамт байж гин гэж сэтгэн бодоод ах шиг байгаа юм тий. Тий айгүй сонир мэдхгүй одоо ойр байна гэж ойлгодог юм болов уу? Юу гэж ойлгох ер нь тэгж амьдэрдэг юмнуудыг хараад надад жоохон эвгүй санагд. Надад яг ингэж бодогдчихсэн. Өөр Германд тийм үг гэдэг шүү дээ. Одоо зүүр үг гэх юм уу? Зүүрлэл үг гэх юм уу? Өөр орон өөр соёлтой, өөр орон өөр соёл гэж ярьдаг шүү дээ. Тийм үг гэдэг шүү дээ. Нэг юм хэлц үг. Яг тэр шиг байгаа байхгүй юу? Огт бүр нүдэнд санаанд ормооргүй тийм сонин ёс заршилтай улс орн байх юм бас дэлхий дээр. Харин тий. Тэгээ тийм болохоор надад гоё сонирхолтой санагдсан. Тийм болохоор би хасан ч нөгөө өөр орнуудад аялах боломж гарвал тий янз бүрийн соёлын улсуудад өөр төрлийн соёлтой улсуудад яс заншилтай улсуудад амьдралын хэм маяг өөр улсуудад аялах аюул хөтөлтэй байдаг би ер нь. Тэгэл боломж олоод нэг гоё шидэж аялах юмсан гэж ер нь байнгад бодчих. Манай Монголын гоё үг шүү дээ. Юм үзэж нүд тайлах гэдэг яг үнэхээр үнэн
Тэгээд нөгөө өмнө нь төсөөлж байгаагүй тиймэрхүү зүйлүүдийг одоо өөр гадны орнуудад харчаад улам илүү их дэлхийг нээлттэйгээр хардаг болдог юм шиг санагддаг. Хүүшээ яана энэ төр гэж айц очиод байх юм байхгүй. Энд ингэдгийн юм бэ, хүмүүс ингэж болдгийн юм бэ. Тэр чи авах зөндөө юм байж байгаа, бас амаргүй ч юм байж байгаа шүү дээ. Тэгээд бас дээрэс нь явсан нохоо ясцуудаг гэд нэг үг байж байна. Явсан хүн үнэхээр нэг юм илүү үзэж хараад ирдэг тий. Тэрийг бол энэ олон их орноор явсан. Манай их чинь бол их сайхан яриад их баха. Аз хоолнууд юу айгүй тийм өргөнд сонирхолтой байдаг шүү дээ. Одоо ялангуяа нөгөө Филиппин ч юм уу нэг юм одоо стрит фуд ч юм айгүй сонирхолтой байдаг шүү дээ. Тайланд. Тэгээд одоо яг анх очиход тийм тэр одоо соёлын алгаач юм уу одоо тэрэн дээр нь одоо тохиолдсон сонирхолтой зүйлс яг юу болж ирсэн бэ? Надад болохоор Тайланд бол айгүй гоё санагдсан. Ер нь Тайланд хоол ерөнхийдөө айгүй алдартай юм билээ. Бус орны улсуудаас Тайланд хоолыг зөөрж очсон юм билээ. Би нөгөө Америк залуучуудтай хамт Тайландд очсон л та. 14-5 очсон. Тэгээд Америкт нөө сурсан 3 сар хамт сурсан залуучуудтайгаа хамт Тайланд 3 сар байсан. Тэгээд тэр Америкчууд хүртэл айгүй тэр Тайланд хоолнд айгүй дуртай, айгүй сонирхож идэл Тайланд хоолыг утсан үедээ ч гэсэндээ бүр Тайланд хоолыг санджишөөсөө гоё тэ хоол нь өстой гоё гэсэн нэр. Өстой нөгөө ам уралтай ярина гэдэг шиг тэгж ярьжсэн. Тэгээд Тайландын надад хамгийн таалагдсан хоол юм бол Pad Thai гэдэг тэр хоол нь их гоё санагдсан нэг юм. Гоё юмтай юутай. Тэр хоол нь илүү гоё санагдсан. Тэгээд нөгөө Тайландчууд ч бас айгүй тийм шарж хорхоо морхоо айгүй тиймэрхүү юм бас ийгсэн юм лээ. Тэгээд нөгөө нэг хатаас нь зарцаа. Ингээ гарамж хорхоонуудаа ер нь ингээл хорхоонуудаа гэнэ. Тэр чинь одоо тэдний хувьд хоол ч юм уу те. Тэднийг ингээ гарамж зард юм лээ. Тэгээд би тэд бас сонирхоод ийм зарцаа малцаа ингээл яасан л та. Идэж амсаж үзсэн. Би нэг ихэдтэйг нэг жоохон амсаад тэгээд бас идэж чадахгүй юм билээ. Тэгээд сайн сурааг болохоор нөгөө Америкчууд болохоор сонирхол айгүй идэл хэлээ. Янз бүрийн хамт байхгүй ингээд шартсан ч юм уу, хатаасан ч юм уу тийм зарцаанууд амтлаад идэв. Зарцаагаа бас нөгөө тийм манайхаар нөгөө шарсан төмс гэдэг шүү дээ тий. Шарсан төмс шиг нөгөө нэг тосон дотор фритер нь болоод тэгж бас их худалдааддаг юм шиг байна лээ. Би бас нэг хүмүүстэй явж байгаад тийм Тайланд хоол идсэн чинь миний хажуу талын хүн тэр зарцааг авч идсэн байхгүй. Харахад бол нэг юм ногоон авчаатай л нөгөө фритер нь болцсон болохоор тосонд ингэ шарцсан болохоор тэгээд зарцаа айгүйх уур гэхдээ ингэсэн нэрээ. Ярианы дундуур ороод ирлээ уучлаарай. Би сайн төрлөөсөн үү эсвэл модчлөөсөн үү? Сайн гэдэг талаас аа. Харин айгүй сайн гэдэг юм л шүү дээ. Нөгөө жүжигч Анжелина Жоли нэг шавж иддэг гэдэг тийм мэдээ гарсан. Тэгээ яагаад гэсэн чинь эрүүлийн үндэстэн айгүй сайн байдаг. Тэгээ барыг залууж болдог энэ төр гэдэг. Нэгсээ тэрэн сонсоод бүр айгүй гайхчихсан. Би яг нөгөө Тайландд болсон нэг юугаа ярих уу? Одоо сэтгэл үлдсэн гэх юм уу? Би тэр нөгөө нэг Тайландд дадлага хийгээд яаж яхаа хэд хэдэн газрыг сонгож дадлага илүү тэ сонирхолтой үр дүнтэй байлгах юм бол хэд хэдэн газрыг сонгож сайн дурын маягийн сайн үйл ажиллагаанууд зохиосон байхгүй юу? Тэгээ би тэд 7 хоног асрамжийн газар амьдарч үзсэн. Ерөнхийдөө насанд хүрээгүй 18-аас доош насны хүүхдүүдийн амьдардаг асрамжийн газар амьдраад тэгээд тэр хүүхдүүдтэй гоё ярилцаад тэднэр манай нөгөө Америк найзууд маань хэл заагаад тэгээд өөртөөсөө гоё бэлэг өгөөд гоё танилцаад нэг тийм 7 хоногийн хамт бүр тэдэртэй дунд нь орж амьдарч өнгөрүүлсэн нэг тийм 7 хоног байсан байхгүй. Тэгээд тэнд байж хахад тэр хүүхдүүд яагаад тэр асрамжийн газар байдаг вэ гэхээр тэр асрамжийн газрыг нэг юм хоёр шивэд эхнэр нөхөр хоёр гэр бүл байгуулсан юм байна л та. Тайланд ч болохоор бас их ядуу тий ерөнхийдөө амьдралын түвшин айгүй доогуур айгүй тийм ядуу орно. Тэгээд тайдас сонсон лах их нөгөө нэг ядуугийнхаа улмаас хүмүүстэйгээ малдагдмал уулын ороод тий ууланд амьдардаг хүмүүс нөхдүүдтэйгээ одоо зарах юм уу зараад тий амьдралаа залгуул мөнгө төгрөгөөр ингэж зардаг тий хоолноос болж хүүхдүүдийгээ ингэж өгдөг ч юм уу. Тиймэрхүү юмнуудыг бас бид нар яг харсан байхгүй. Тэгээд яг тийм хүүхдүүдийг одоо охтуудын заруулахгүй тул тэднийг охтууд нь зарагдлаа гэхээр айгүй нөгөө амьдрал ирээдүйн айгүй өссөн болно шүү дээ. Тэр охтуудын хувьд тий хүмүүс зарагдаад шал танихгүй хүн зарагдана. Тэгэхээр тэр охтуудыг хамгаалахын тулд тэр гэр бүл
тэр охтуудыг хэцүү амьдардаг охтууд гэр бүлүүдийн охтуудыг аваад тэр асрамжийн газар өсгөж боловсрол олгодог тийм төв бид нар нэг байсан баггүй тийм асрамжийн газар. Тэгээд тэр надад айгүй тийм чухал тэр гэр бүлийн хийж байгаа ажил нь бас айгүй тэр хүмүүсийн амьдрал ирээдүйд айгүй тийм чухал ач холбогдолтой сайн одоо үүсэх юм уу хийж ин да гэж бас айгүй харсан. Тэгээд дандаа тийм нөгөө уулан дээр амьдардаг тоггүй, усгүй тий айгүй тийм хэцүү гэр бүлээс тий бэкграунд айгүй тийм хэцүү гэр бүлээс гарч ирсэн охтуудтай хамт бид нараас нь 7 хоног бидний амьдралыг бас танилцах тийм боломж олгож ирсэн. Тэгэл нэг одоо тиймэрхүү зүйлийг ингээд харахаар ч хүн нөгөө нэг илүү өөрсдийнхөө амьдрал нөгөө талархалтай болдог юм билээ. Тэгээ нөгөө бид нар тий нэрээ үнэхээр хаач вэ тий Монголдаа ч үнэхээр сайхан л тий сайхан цэвэр усан байна, агаар нь байна, хичээлтэй амьдарч ийн бид нар арайч тэгж нэгээд дараад хоолунд нь тэг хэрэглэх мөнгө төгрөг олох хэмжээнд бол биш байна. Бид нар өнөөдөр монголчуудаас хэцүү амьдарч байгаа гэж ингээд заримдаа ингээд ярьж арайч бас тийм болоогүй байгаадаа бас айгүй одоо баярлалаараа баярлаж талархсан. Ингээч чиний ярианы дундаас бас одоо дэлгүүрт орохдоо хүртэлтэй тэр заавал шалгуулж орж ирнэ гэж тэгж тэг чинь манай Монгол орн ямар сайхан их тун хорон бэ тий дэлгүүрт орохдоо шалгуулна гэдгийг одоо Монгол дээр төсөөлө боддоо. Тэгэхээр чи ямар зөрүүтэй ялгаатай байна вэ? Бас чи өчтөртэй болоод тэр хүмүүсийг шалгаад оруулдаг байлгүй янз бүрийн юм гардаг болоод ч юм уу тийм ээ. Зөв зүгээр их тун одоо манайх шиг орн бол тгийг шалгаад байхгүй үстэй. Тийм шүү дээ. Нэр анх нөгөө нэг яг 16 настайдаа яг гадагшаа гарч ирсэн гэдгсэн шүү дээ. Яг тэр үед нөгөө талцаагаар ингээд нөгөө айлд байрлаж ирсэн үү? Айлд тэгвэл яг байрлаж чанаа одоо гадагшаа гараад нөгөө гэрээсээ олтоо болоод айлд байрлаж хахад яг тийм мэдхгүй эсвэл юм соёлын ялгаа ч юм уу ямар нэгэн тийм зүйл одоо гарч ирсэн үү? Тэгээд айлд хаш надад тийм айлд би ч ерөөсө гадагшаа явж үзээгүй. Би дааж амьдарч үзээгүй. Тэгээд дөнгөж 16 одоо тийм 16 настай гэдэг чинь 9-р ангиад зөвхөн дөнгөж 10-р ангидаа ороод нэг бараг 2 сар 2-3 сар болоо шууд Германд явсан байхгүй. Тэгээд ээж маань нөгөө нэг энэ одоо сурах хэлцээний хөтөлбөрийг олоод намайг анх явуулж ирсэн юм л та. Тэгээ одоо бодоход манай ээж ямар зөрөгтэй намайг явуулсан. Би ч ямар зөрөгтэй ээж өгөнд ороод явсан гэж бодно. Одоо 16-таа надад одоо л жоохон хөрхий би чинь хэл мэдэхгүй. Германд авахгүй. Англи хэлээр нэг жоохон л мэднэ. 10 жилдээ үзсэн нэг жоохон англитэй. Тэгээд Германд очсон. Тэгээд очиод нөгөө айл тэр айл чинь германаар ярьдаг айл. Хэдий төвөрчсөн Германд олон жил болсон германаар хоорондоо ярьдаг. Тэгээд би чи хэлээр ерөөдөө ойлгохгүй. Тэд нартэй ч ерөөсөө body language гэдэг шиг ерөөсөө гар хөлөө ингэж өөргөө туруу гараараа тэ харилцаар зураад бичээд ингэж харилцажсэн байхгүй аа. Тэгээд ер нь айгүй хүндээсэн л та ерөнхийдөө нэг бас болохгүй нэг хоолоо болоод идчихсэн нөгөө хоолноо гараад идчихэж байгаа. Тэгээд ер нь айгүй ихэнд бол айгүй хүндээсэн надад. Эхний 3 сар бол айгүй хүндээсэн. Тэгээд би надад нэг өрөө гаргаж өгөөд би нэг өрөөтэй. Тэгээд тэндээ ороод ерөнхийдөө айгүй герман хэлийг татаад би дааж ерөнхийдөө анх герман хэлийг одоо анхан шатны тэ мэдлэгтэй болж исэн. Өрөөндөө ороод би нөгөө нэг юм наборн чихэрний хайрцаг дотор ингээд өгнүүдээ шинэ өгнүүдээ бичээд хойж хийгээл тэгээс ээжээр чэйжтэй. Тэгээд айгүй өдөр шөнөгүй амар чэйжлдэг гэсэн. Одоо бодоход бас мундаг ээжээ. Тэгэж бодсон нэр тэгэж үгээ чэйжлээр агаад 3 сарын дараа гэхэд би ерөнхийдөө гэр бүлийнхэнтэйгээ ойлголцоо сургууль дээр айгүй ойлголцсон хэмжээнд хүрсэн. Тэгээд угаасаа би ингээд сурахгүй болохгүй юм байна. Тэгэхгүй би ерөөсөө харилцаж чадахгүй те. Өөрийгөө илэрхийлэх боломжгүй ингээд баян гар хөлөө оролцож ярина гэж айгүй хэцүү шттэ. Тэгээд ухаарсан юм шиг хэдэн сар нүдж байгаа 3 сарын дараагаас ерөнхийдөө айгүй гайгүй ойлгодог болсон шүү нэрээ. Манай ихч нөгөө нэг бас Германд айгүй олон жил болсон. 10 хэдэн жил болоод ерөнхийдөө бас тэгээд нөгөө олон жил болсон хүн чинь жоохон тэ нэг жоохон Европ соёлтой болчихсон юм байна л да. Нэг Европч болсон. Тэгээд яг нэг хэдэн жил бол Монголд ирдэг байхгүй 100 ирээл амраал хэдэн сар болол явдгийн. Нэг удаа би 13-ын гэрлэн тохион дээр явж байгаа 13 гэрлэн тохиороо ингээд төхөөл явж байхгүй машинтайгаа би машин нэрсэн бэлүү ээж ч барьсан бэлүү. Тэгээ явж исэн чинь ингээл манай монголчууд ч нөгөө машин замаар ер нь айгүй тийм бүдүүлэг явдаг штэ. Би нэгээ дайраал наашин цаашна гээл тэгэл сигналтай амар яадаг. Тэгээд нөгөө манайч уг нь л тэ айгүй соёлтой болсон хүн чинь гинт нэг машин хажуунаас ингээл дайрсаж цонхоо голсон. Хой мó баг юу вэ? Баг хулгайч
Цаашаа яагаад нааш дараад байгаа юм бэ гэл гинт сонгоор орлоо. Би зүгээр гайх. Айгуу нөгөө соёлтой те нөгөө айгуу намуухан дуутай айгуу гайвжсэн. Хөөч юм уу одоо яагаад намайг цаашаа яваач гэдэг гинт тэгэл хэрлээ цонхоо ангуудаа айгуу инээгээд ямар гоё юм бэ Монголд чи ямар гоё эрхчлөөтэй юм бэ ингэж ойрд ингэж хүн амтэн руу хэрлдэж орлоогоо гэсэн өөрийгөө баярлуулсан явж идэв. Тэр үйл явдлаас айгуу өвчлээ. Талын Монголын танхаа зангаа хаяаг байсан. Соёлтой зурчаад явуулсан. Нэг гоё би гэгэрсэн гэдэг шиг ундрмаш шиг айгуу тэгж явж ирсэн. Гэт цанган галгасаас нэр тачгин л өрөлдгөө. Яа тэгээ би тэцтэй нэр хүүе юу болж байна гэлсэн ихчигтэй анх айгуу гайхсан тэр үед. Тэрээс айгуу энэтэй санагдчих. Тийм байхгүй. Айгуу гоё ингээл соёлтой цэмбигээл явж ирсэн гинт. Цусндах юм гараад ирсэн шүү дээ. Тэгээс өөрөө баярлаад байхгүй ямар гоё юм бэ. Өстой их орондоо манай монголчин баг өстой сайхан шүү гэ баг гоё чөлөөтэй ирэлдэж мэрэлддэг гэдэг байгаа мó юу гэдэг. Айгуу тийм нэг хөвгөлтэй юм байсан. За тэгээд хөвгөлтэй зөндөөх баярлалаа. Өнөөдөр Элен Далангүй их сайхан нээлттэй гоё хөвгөлтэй болон хүнд сургамжтай сайхан залуу үеиндээ бас сургамжтай тий гадагш татгаш явахад юуг анхаармарын тэр талаар ярилцсанд үнэхээр их баярлж байна. Тэгээд энэ чи энэ олон орноор одоо явж хахад ер нь ямар зүйлийг монголчууд маань монгол хүмүүс маань сураасай, суралцаасай ер нь монгол хүмүүс нэлээ их сураад суралцаад маш их сайхан хөгжөөд явж байгаа шүү дээ. Гэхдээ нийгмээрээ нийтээрээ жоохон олноороо илүү их олон хүн болоосай гэж анхаарч харсан ямар зүйл чамд санагддаг вэ? Надад болохоор ер нь хүмүүсийг боломж гарвал тэ аяллаа шугамаарч вэ, ажиллаарч вэ, ерөнхийдөө гадагшаа явж л үзэх хэрэгтэй хаа л гэж айгүй боддөг шүү дээ. Гадагшаа явахаар яалтчгүй заавал ер нь юм сурдаг юм билээ. Нэг ч гэсэн тэ юм ойлгоод ирдэг байгаа байхгүй юу? Хүний амьдрал цаашдын тэ бүхэлдээ амьдралд хэрэгтэй сургамжуудыг айгүй их сурдаг юм шиг санагдсан. Богино хугацаанд юм сурах айгүй боломжтой санагдсан шүү дээ. Одоо нөгөө олон жил амьдэрсний дараагаар заавал хүн юм сурах албагүй шүү дээ, тий. Нэг богинохоо хугацаанд амьдралын туршид хэрэгтэй тэр чухал зүйлсүүдийг сурах айгүй тийм боломжтой санагдсан шүү дээ. Яг тэлээ нөгөө нэг гадаад орнууд гэх юм уу, хөгжсөн орнууд бол надад ер нь юу санагддаг вэ гэхээр одоо манай улсын хөгжлөөр хэдэн зуун жил ч юм уу, хэдэн 10 жилийн урд явж байгаа учраас тэд нар аливаа асуудал дээр хандах хандлага, ямар нэгэн зүйл дээр хүзэл бодлууд найл үжээ ингэж явбал болох юм байна, ингэж явбал болохгүй юм байна гэд боловсрцсан маягийн гэх юм уу, боловсрцсан тийм үзэл бодолтой хэдэн алхмын нэлээд хэдэн алхмын урд явж байгаа учраас тэр зүйлийг сураад өөрсдийнхөө амьдралд хэрэгжүүлвэл айгүй гоё юм байна да гэж би ер нь боддгийг. Тийм. За их сайхан зүйл байна. Бас зарим нэг залуу үе маань бас өндөр барилгаараа тий унж явж байгаа үнэтэй машинаараа бас улсын хөгжлөө манай улс хамаагүй илүү өндөр байшинтай, хамаагүй илүү хөгжилтэй ингээд бас бодож иж магадгүй тий. Монгол оронд маань хөгжиж байгаа байшин барилга одоо хүмүүсийн эдэлж хэрэглэж байгаа зүйлсээр бол үнэхээр хөгжөд байгаа. Боловсрал эзэмшиж мундаг болж байгаа залуучууд ч бас нэлээд байгаа. Гэхдээ чиний хэлдгээс яаж ч бодсон энэ улс орн чинь бас тий бидний өмнө нэлийн одоо өхөл талбайгаа олцсон учраас сурах амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй байдаг тий маш их байдаг. Хүнээс нь суралцах маш их зүйл байдаг тий. Тий. Тэгтээ бас яг нөгөө монгол хүний бас нэг гоё тийм өвөрмөц зан чанарууд байдаг штэ. Тэг гоё айгуу гоё ууж уу ямар нэгэн зүйлийг бас наата цаантай талаас нь хардаг ч гэдэг юм уу тий. Монголчуудын бас нэг тийм нэг гоё өвөрмөц зан чанарууд бас айгуу хаанч явцсан айгуу хэрэгтэй гоё санагддаг юм лээ. Манай монголчууд их гоё нээлттэй, их гоё тийм найрсаг. Ер нь одоо нөгөө алив зүйлд ингээ хандах хандлагууд нь айгуу тийм юу штэ одоо уян хатан тий. Юмыг ингээм монголчилчдаг тий монгол ухаан гэдэг чинь айгүй тийм мундаг айгүй тийм гоё санагддаг шүү дээ. Энэ тэнд явж байхад газардахгүй тий хаач явсан гэд айгүй хөрхөн арга учраа олж мундаг юутай шүү. Зөв бас нэг монгол хүмүүсийн надад таалагддаг юм юу гэхээр аль дээр үе тэрийг чинь мэдээд тэр үгийг чинь гаргацсан байж тээ тий усын нуул явсан байгаа гэж бид нар одоо жишээлбэл гадны орнд ирчээл өөрийнхөө байгаль талын Монголд байгаа юм шиг гадаа гудамж гарч чанга дуугаад дуулаад байхгүй. За энд чинь чимээгүй байд юм гэдгийг маргааш нь л мэдээд авчдаг штеп. За ингэх хэвээр юм байна. Автобусын дотор ингээд хашгираад байдаг юм байна ч гэдэг юм уу. Тэр бүхэнд чинь тасаад ингээд явдаг. Гэтэл бас нэг ганц нэг орны хүмүүс маань
одоо 10 жил амьдарч байгаа мөртлөөс нөгөөх нь чинь тасахгүй л нутагтай байгаа юм шиг л ингээд чанга хэлээрээ тий чанга өөрийнхөө хэлээрээ одоо олон нийтийн газар чанга ярьдаг ч юм уу тий. Тэгэхээр энэ бас Монгол хүнд байдаг бас их гоё чанар. Усын нуур усын байгаа гэж аюух өөрсдөө тэгж бусдын орны соёлыг хүндлээд одоо болж өгвөл тасан зогсож амьдрахыг хичээдэг тий. Тийм. Тэр л өстой монголчуудын маань айгүй гоё. Бахархгүйц зан чанар шиг санагдсан шүү дээ. Тэгээ манайхан ч бас те айгүй хурдан юмд дасан зогцдог, айгүй хурдан суралцдаг улсууд байгаа байхгүй юу? Ер нь хараад тахад те. Ер нь дэлхийн улс орнуудад энэ тэнд явж байгаа хүмүүсүүдийн янз бүрийн одоо нэвтрүүлэг те видео юмнуудыг үзэж хахад айгүй хурдан уучраа олцдог те. Тийм айгүй мундаг чадвартай улсууд байдгийн байна да гэл монголчуудаараа бас айгүй бахархдаг шүү дээ. Юмнаас санаа авахтаа хурдан те санаачлагтай хурдан түргэн тэр чинь гэс өөрсдөө өөрчлөгдөө тийм. Тэгэхээр бүгдээрээ дор дорноо хичээгээд яг өөрийнхөө урталт байгаа тэр ажлаа сайхан хариуцлагатай хийгээд яваад ивэл улам л их сайхан болно доо л гэж бодож байна да. Харин бидний урилгыг аваад бидний ингээ подкастт орж одоо өөрийн туршлага одоо бидэнд ингээд хэрэгцээтэй мөн хөвгтэй явдлаасаа хуваалцсан хичээндээ маш их баярлалаа. Тэгээд ирээдүйн цаашдын ажил бүтээл одоо бүхэл зүйлд нь өндрөөс өндөр амжилт бүхий сайн сайхан зүйлийг хүсье. За баярлалаа. Бас намаагаас те подкастнда урьж оролцуулсанд баярлалаа. Танаа тэр ихчилт нь би таних байхгүй юу? Тэгээ хоёул нэг хэлчих юм бол хоёулаа баларна. Хоёулаа цаг харин. Тэгсэн чинь танаа тэр ихч чинь ингэж ярьсан. Монголд амарч ирчээд яна аюу хөөрхөө өстэй. Манай гэрийнх нь надад ингэж олон жил бас цирк энтер үзээгүй юм чи ингэж хошин шог үзсэн гинэ. Яа хошин шог үзүүлэл гэр бүлээрээ суулгаад амар гоё ингэ хошин шогоо үзэл. Тэгээд хошин шог гэдэг чинь нийгэмд болохгүй бүтэхгүй байгаа юмыг хошин аргаар одоо ингэ ойлгуулж ярьдаг штэ тий. Аа. Би чи нөгөө удаан хугацаагаар Монголд амьдраг учраас тэр нийгмээс жоохон тасарсан тэр чин одоо сүүлийн үед нэг улс төрчийн хэрэгэлсэн үг мүгээр ингээд орлуулж манайхан чин хошин шогоо хийдэг штэ. Тэгэхээр тэр үг цогцоог ингээд хоцорсон учраас ойлгохгүй тий надад ярьчихсан. Би бүр манайхан бүгдээрээ татаж унтлаа энийгээ зү бүгдээрээ энийгээ холийн хошин шогоо сони юм бэлээ ёстой. Би тэг урмын одод тэгээд харсан чи хөөх юм аа гэж мань энийгээ тахаар урмын одод нэг хэсэг нэг инээс штэ аяг хийцүү. Ирчээ нэг ч ирсэн шүү. Ойлгоогүй юу? Ойлгоогүй заа.